Хад нүр шахаад. За игэл. Хар тамхитай тэмцэх газраас Интерполийн үндэсний төв тавчааны хөх булант зар мэдээгээр 90 сурвалжлагдаж байгаа. Бүгд найрамдах Франц улсад оршин суух Монгол улсын иргэн эмэн 2024 оны 11-р сараас 2025 оны 3-р сарын 18-ны өдрийн хугацаанд иргэн ТТ бүлэглэн холбооны бүгд найрамдах Герман улсаас олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан цэвэр жинэн 844 г гашиш гэх хэрэглээний нэршилтэй нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтанд багтсан Дельта 9 тетрагидроканнибал нэртэй мансууруулах сэтгцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх сэжигтэй этгээдүүдийг энэ оны 3-р сарын 18-ны өдөр баривчлах ажиллагаа явуулж, зарж борлуулахаар хадгалж байсан мансууруулах сэтгцэд нөлөөт бодисыг эдмүрийн баримтаар хураан авсан болно. Уг гэмт хэрэг 22-оос 25 насны 2 яллагдагчид цагдаа хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Хар тамхитай тэмцэх газар.